За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргье. За Монголд ирээд 20 хоногийн хугацаанд ирсэн. Тэгээд одоо 3 хоног үлдлээ. Төлөвлөсөн ажлуудаа ерөнхийдөө амжуулаад дуусж байгаа. За өнөөдөр би нэг газар очиж үзэх гэж байна. Намайг явснаас хойш манай Монгол улсад нэмэгдсэн. За дээрээс нь хүүхэд залуучуудын чөлөө цагаа өнгөрөөх, зөв боловсон өнгөрөхөд чиглэсэн нэг сайхан байгууламж одоо шинээр байгуулагдсан байна. Японд байхдаа бол нөгөө нэг сонсоод хөөх Монголд ийм байгуулагдсан юм гээд айгүй гайхажсэн. Тэгээд манай найз тэнд тэр тухайн байгууламжийг бас байгуулах төсөлд одоо ингэж оролцоод тэгээд ингээд гар бие оролцоод ингэж сайхан бүтсэн. Тэгээд ийм газар юм байна. Тэгээд одоо замаараа найзаагаа ажиллаас нь Улаанбаатар хотдох ажиллаас нь аваад тэгээд тэр газар руугаа явцгаая. Тэгээд ямар газар очих гэж байгааг та бүхэн маань очиод хараарай. Тэгээд Say something meaningful, say something I don't know. I wanna know you better. The way that you talk to me, the way that you make me feel, I don't know if you're real. I wanna put you in that spotlight, looking at you all night. Put you in that spotlight. You make me feel right. Wanna look at you all night. Put you in that spotlight. Oh, you know you're beautiful. You know you're beautiful, and it's like you're untouchable, like you're untouchable. Don't you know? за ингээд бид зорсон газартаа ирж байна да. Ийм нэгэн сайхан байгууламж Монголд цоо шинээр бий болсон юм байна. Тэгээ мөсөн өргөө гэдэг нэртэй. Тэгээ надад бол их сонирн байна. Манай Монголд чинь одоо хороололтлоо мөсөн гулгалтын нөгөө юуны тал коток гэдэг байдаг нэг жижигхэн талбаанууд байдаг болохоос ийм том одоо байгууламж бол анх удаа байгуулагдсан юм байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа орж үзье. Надаа зөндөө гоё зогсоолт юм байна тий. Хэдэн машины зогсоол ах вэ? Ойролцоогоор баруун талдаа нийлээд баг 1000 машин. Зүүн баруун талдаа нийлээд баг 1000 машины зогсоолт юм байна. За энэ зогсоолын энэ автоматжуулалтын хашлаг бол Монголд бол аюу сайн болцсон байна гэж би бодож байна. Зяа ирж байна да. Найзтайгаа уулзсан. Миний багын найз. Дорж дэрэн гэдэг залуу байна. Мөсөн өргөөг өнөөдөр би чидэд танилцуулна. Бид хоёр бол бүр нэг байрны найзууд. Найзлаад энэ ч одоо 2000 оноос хойш гэж бараг бодох юм бол 22 жил болж байна. Найз маань яг л хിവэрэ. Мөсөн өргөө маань анх хэдэн онд байгуулагдлаа? Яг нээлттэй хийсэн нь хизээ юм бэ? 2021 оны 9 сарын 29-ний өдөр. Аха. 9 сар нээлтээс. За. Сарын 29-ний өдөр гэдэг чинь одоо нэг жил арай хүрээгүй байгаа юм байна тий? Хагас жил орчмол. Энэ 9 өргөний маань 2 бэлэг 4 байгаа. Тийм үү. Эмхтэн цацрал. Аха. Тэгээ учрал гэдэг. Сайн байна уу учрлаа. Учрал гэдэг нэртэй тэгээд юу юм бэ те хөөхөн Монгол хувцастай тэгсэн мөртлөөсөө тий мөсөн тишүүрэн дээр загссан юм байна тий. За энэ болохоор цацрал. Мончнаар ярил нөгөө одоо дээр юу гэх юм уу одоо нөгөө одоо Монгол хөтлөн дээр скейт хөтлөн дээр тухайн технологи гэж ярих юм уу ийм модон юм оруулах гэдэг шүүрээ бэлхлээд тэгээд одоо голын мөсөн дээр гуулгадаг байсан тэр үеийн одоо хувцлал тийм. За тийм биш үү. Энэ юусаа канкиг монголжуул болгосон юм байна тий. Одоо их шууд хитаага углаад одоо гуулгадаг биш үү. Тухайд тусдаа тишүүрэн байгаад байдаг. Тэрийг л одоо өмсөжсэн тухайн үеийн өмснийхээ гутал дээр одоо яаж бэхэж тэр мөсөн дээр гарах уу гэдгийг. Одоо ингийн танахаар одоо үйлчлүүлэх гэж байгаа хүмүүс билет авч орж ирэхдээ яадаг юм. Энэ ресепшн. Ресепшн гэж байж байгаа. Одоо бид нар орчин үеийн одоо энэ хэмжүүдэд ашиглаад одоо харагдсан дээр аппликейшнээр шууд
хилэгдэх хэрэгтэй захиалах боломжтой. Одоо нөгөө 2 цагаас бол юу гэх вэ? Нийтэн гол юм байна. Аха. Хуваараа. Аха. Вау. Ямар гоё юм бэ? Үлдэж арга юм байхгүй. Надад биш. Одоо нөгөө хууч модны нөгөө техник сургууль сургуулийн арт хаа нэг жижиг ашаатай. Тэгээд бид чинь одоо хаа нэг гулгах тийм л юм байсан шүү дээ. Танки түрээслээд тэгэл тэн дээрээ гулгадаг байсан. Тэр бол тэгтээ бол яг өвлийн цагаар яадаг жинхэнэ одоо мөсөл байсан баг. За энэ бол ингээд жилийн 4 уйлралт тий хизээч ирээд гулгах боломжтой. За хүүхэд залуучууд одоо нөгөө нэг чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан. Нэг дор одоо энэ үзэгчийн судал хэдэн хүний Үзэгчийн суудлаа 2600 мэс өгч. Оо за. Чи тэгээ түрүү надад хэлжсэн тий энэ чи одоо ингэж нөгөө мөс байж агаад за бусад өөр спортын тэмцээн уралдаан болъё гэх юм бол энэ шалаа бас өөрчилчихэж болдог гэсэн тий. Одоо өөрөөр хэлбэл энэ мөсөн дээр Аха. Одоо зориултын юм шал гэж байдаг. Тэр шалыг дэвсээд за тэгээд тэр шалан дээрээ одоо яг одоо сакс тоглоход саксныхаа шалыг дэвсэж байгаа. Тэгээд саксан бомб болсон шүү дээ. Энэ одоо ямар цэвэрлэгээний машин Энэ уу? одоо нэг өглөө энэ дээр мөс ашиглаад одоо явсан. Одоо бол юу яах гэж байна гэсэн. Мөсөө дахиж шинээр цэвэрлэх гэж байна гэсэн. За. За миний амь нэг сандал дээр нь суугаад үзтээ. Айгуу гоё өнгөлөг юм а шар цэнхэр өнгөтэй, индиго өнгөтэй маань. Уухан тардаг юутай юм биш. За. Сайн байна уу та? Сайн байна уу? Манай босоод хэд болсон? Босоод хэд болсон? Японд болсон суралцж ирсэн. Оо тийм үү. Оо за. За мөсөн талбай дээр маань удахгүй манай циркийн мөсөн циркийн үзүүлбэр гэж бас Монголд анх удаа тий. Монголд анх удаа ийм гоё зохион байгуулах гэж байгаа юм шүү. Вау. Зээ. Оо бас их хүүтэй юм байна тий. Хүүтэй. Тийм бэ. Хүмүүс хасах 5 градустай байгаа. За. Цасаар бас байлгаж болно. Одоо бацж байгаа. За нэг уучрал цацрал хоёр маань нь штэ машин дээр тий. Аха. Та юу яг гутлаа арчиж байгаа. Аха. Жохон нойтон байгаа. За. Гутал орчихгүй байгаа. Зүгээр Цаагуур нь тойроод цаатын санд дээр нь тасч. За түрүүний нөгөө нэг та бүхэндээ харуулсан мөс цэвэрлэх машин дээрээ гараа суучлаа. Хамгаалтын бүсээ заавал зүүх хэрэгтэй юм байна. Хамгаалтын бүсээ зүүхгүй бол юу ахгүй мэн те? Машин маань насахгүй мэн те? Аха. Танад ер нь энэ цэвэрлэгээний хэдэн машин байх вэ? Яг 2 машин байгаа. Аха. Моос төлөвлөсөн мамууд гэрээд юм шиг. За. Нэг цэвэрлэхтэй нэг тоносоо цэвэрлэдэг. Аха. Энэ машин маань өөрөө цахилгаанаар явдаг юм уу, шатгаанаар явах уу? 100% цахилгаан биш. Нэг удаа энэ талбайг ингээд цэвэрлэхэд хэр удаан явах уу? 10-15 минут. За. Тэгээд өсөө хөлтөөгд нэг 20 минут. Аха. Ачиж орчихсон цасаа ийшээ доошоо хийгээд ийшээ унгаацаа доор юм халдаг юу хөрөмж байгаа. За. Нүгээр ингээ хайлтдаг байгаа. Одоо энэ заалан дотор нэг хүүхдүүд орж ирээд сууж штэ. Тэр хүмүүс одоо мөсөө хөлтгөөр нь гулах гэж хүлээж байгаа хүмүүс гэсэн үг. Аха. За энэ юу вэ? Энэ бол Everblock гэх брендийн шал байгаа. Мөсөн дээрээ тавьж зориулсан. Аха. Тэр одоо хүлээ аваад шоу зингээд мөсний бус арга хэмжээ зохион байгуулалтаа энэ шалыг хийж байна. Энэ шалыг мөсөн дээрээ дэвсээд тэгээд сагсан бөмбөгийн шал гэдэг дахиад тусгай зөвлөлтийн шал байна. Тэр шалаа дээр нь тавьсныхаа дараа энэ
шийдвэр байдаг бид нар сагсад тэмцээн авдаг. Одоо 6 сарын 2-оос 4-нд Азийн арга шалгаруулах тэмцээний урьдчилан шатны тоглолтыг бид нар Монголын төвд анх удаа авахаар бэлтгэл ажилд орсон явж байгаа. Тэгэхээр одоо энэ хэсэг бол манай арын хэсэг байна. Тайзны арын хэсэг. Аха. За одоо бүгдээрээ яг одоо Монгол хүмүүс маань ирээд тий гэр бүлийнхэн ингээд найз нөхдөөрөө ирээд яаж одоо канкигаа аваад яаж голгодгийг зааж. Аха. Шүүгч юу. Эсвэл гомн өөрөө олон улсын олимпийн орны стандартын дагуу баригдсан учраас олон улсын нөхцөл боломжтой бүх одоо өрөө тасалгаа шаардлага бүрэн хангасан байгууламж байна. Энд чинь өөрөө чи харин чихв шүү. Би харин догоогоос тэгээд орчноос асууж ирсэн. Танад анхны тусламж үзүүлдэг юм байгаа юу? Мөсөн дээр ч бас ингээд хүүхд багчууд тий гулгаж байгаад бас яахад бол анхны тусламж үзүүлэх сувилагчтай байна гэдэг чинь бас аюул зүгээр шүү. Сувилагч нар байгаа. За ингээд тамирчдын өрөөрөө оръё. Аха. Тэгэхээр зорилттой барьсан байгууламж учраас юм 4 тамирчны өрөө байгаа. Нэг өрөөнд одоо 21 хүн зориулсан суудалтай солих холоо, готл тишүүрээ тайлах тий. Тэгээд ийшээ тэрээ оръё. Ариун цэгийн өрөө байгаа. Шүршүүр байгаа. Одоо энд бол хүмүүс тишүүрээ спортоор ингээд хичээлсэн дараа яг их хүмүүс хөлөртдөг. Хөлөрдөг учраас ийшээ ороод дусанд очиод харж ирээд тэгээ хуцах талаараа явдаг гэж. За энэ дэс юм зүйл. Оо за. Гоё юм байна. За ийм хувцас солих нийт хэдэн өрөө байх вэ? 4 өрөө байгаа. 4 багийн өрөө зориулсан өрөө. Шүршүүртэй, ариун цэврийн өрөөтэй, хувцас тавьдаг юутэй гэдэг ингээд бүх шаардлагатай зүйлсүүд нь за энэ хувцсны үлгүүр нь ах шиг байна тийм. Окей нэг цохороо. Аха. Мэдгүй би бол хувцсны үлгүүр гэж харах юм байна. Эндээс яг хөөр багийн тамирчид маань энэ хаалгаар ороод Аха. Зөвхөн тамирчид нэвтрлээ гэж тийм. Тийм тамирчид. Эсвэл арын яд хүмүүс. Оо за. За тэгээд эндээс талбаар байгаа. Аха. Одоо ер нь энэ газар байгуулагдсанаас хойш нийтдээ ер нь хэдэн удаагийн тэмцээн зохион байгуулагдаад байгаа вэ? За ер нь 20 гаруй удаагийн тэмцээн арга хэмжээ зохион байгуулсан. Урлагийн шоу, спортын тэмцээнээс үүсэлээд янз бүрийн арга хэмжээнд хийж одоо хамгийн ойрхон болох тэмцээн маань манай Өсөн цэгийн арга хэмжээ. 5 сарын 28-наас 6 сарын 1-ний хооронд болж байна. 6 сарын 2-оос эхлээд Азийн аврал шалралт засгийн тэмцээн онцлог тэмцээн гэдэг. Монголын төвөнд анх удаа авч байгаа. Энэ бол маш том баяр хэмжээ. Нэлийн чандад бол зөндөө олон монголчууд байгаа. Тэгээ бид нар ч юм бол яг Facebook дээр сошиал ертөнцөөр одоо эх оронд маань ийм зүйл зохион байгуулагдсан байна гэдэг мэдээллүүдийг бол авдаг тий. Гэхдээ ингэж нүдээр бол ирж үзэх боломж биднэрт байхгүй сансаад л өнгөрч байгаа. Ямар гоё юм бэ гэж харж байгаа. Тэгээд их гоё байна. Сэтгэл зүйн их гоё шүү. За. За энэ бол тамирчдын бие хаалгын өрөө. Оо за фитнес рум шиг тий. Одоо сайн арга хэмжээний өрөө. Тамирчид ийш орж бие хаалгадаг. Аха. Тэгэхээр юм болж байгаа. Энэ өрөө бие хаалгаж талбаар байгаа. За. За одоо бид нар яг нэг нийтийн боловсролын хайсыг орж ирж байгаа. Аха. Манайх энэ кофе шоптой. За. Өөрсдийн кофе шоп уу? Түрээслэгч байгаа. Түрээслэгч байгаа л. Аха. Тиа. Кофе шоп дээрээс нас хол байдгүй. Дээр ресторанта тэгээ түгөө орно байна. Одоо энэ бол тишүүр ололт хэсэг байна. За. Дээрээс хаасан дээр бичүүлээд тишүүрээ авлаа. Ийшээ орж ирээд тишүүр ололт. Сайн байна уу? Сайн байна уу? За тэгээ бүгдээрээ юм локертэй. Тийм, локертой. Аха. Энэ өрөөнд орж ирж өөрийнхөө нэг дугаар бүхий локертой хувцас хийгээд тишүүрээ сольж өмсөөд тэгээд ийшээ гардаг байгаа. За гарахын өмнө яах ёстой вэ? Санамжтай заавал танилцах ёстой. Тишүүрээ спорт нь өөрөө тодорхой хэмжээний нэг эрсдэлтэй спортод ордог. Тэгэхээр унаж бэртэх одоо магадaltaй учраас санамжаа одоо маш сайн уншиж танилцсан байх шаардлагатай. Бага насны хүүхдэд агуулж ирж байгаа ээж аавууд энэ төр бол бас өөрсдөө аягүй сайн анхаарч унших хэрэгтэй юм байна шүү. Нэмэх 5-аас дээш насны хүүхдүүд бол талбай дээр гарахыг зөвшөөрнө. Хэрвээ хүүхд нь өөрөө сайн болгож чаддаг бол эцэг гэх нь зөвшөөрөөд хүүхд нь 5-аас дээшсэн өөрөө ганцаараа болгож болдог. Танаа дээр чинь зааварчлаад өгдөг багш юм уу? Эсвэл тийм хүн байх уу? Байгаа. За. За тэгээд
тишүүрийн өмсөд гарлаа тий. Аха. Харангуут энэ юу манай одоо хамгаалалт хэрэгсэл олгодог хэсэг байгаа. Тийм яг одоо ажилчид маань энэ бас өөр ажилдаа явж байгаа юм. Тэгэхээр хамгаалалт хэрэгслүүд юу каск байгаа. Хамгаалны хамгаалалт. За энэ унталт мэлтэлтийг хамгаалалт. За өвдөгний хамгаалалт тэгээд тохиолч гэдэг энэ гурван ямиг бол өмсөд талбай дээр авах. Үүрэгтэй байгаа. Танаа талбай дээр чинь гарч гулгах гэж байгаа хүмүүс магадгүй бас өөрсдийнхөө канкиг авчираад гулгая, өөрсдийнхөө хамгаалах хэрэгсэлтэй гулгая гэдэг тийм санал орж ирдгүү. Хүмүүс ер нь тийм боломж байдаг болно. Одоо нэг цагийн төлбөр төлөөд манайхаас тишүүр аваад болгож байгаа бодвол нэг цагт үргэлжлүүлж байгаа. Өөрөөр тишүүртэй гэх юм бол тэдний 2 цаг үргэлжлүүлэх боломжтой. За. За манай хараа авах цагийн түүний зүйл тойрч болгодог байгаа. Өөрсдөө сурч бодлогыг хариулсан. Талбайн дундуур хөөсөж тавлах. За тэгээд одоо нөгөө бөөгнөр хүсгээд хэрэглэдэг. Амтны самт хэрэглэдэг одоо харагдаж байгаа. За тэгээд талбаараа бид нэр оролцохдоо мандат болоо номер оруулж өгдөг. Шүүгний номертой давталтайгаа тэр нь болохоор цаг нь дууссан тохиолдолд дээрээс манайхаас зарлана. Цаг одоо 5 минутын өмнө сануул зарсны дараа цаг нь дуусны дараа сануул. Өсөө өргөө бол олон зорилтын байгууламж. Хүмүүс зөвхөн одоо хоккей ордон, уран гол эсвэл тишүүрийн ордон гэж ойлгоод байдаг. Тийм биш. Анхнаасаа энэ байгууламж бол олон зорилттой одоо загварчлагдаж төлөвлөгдсөн учраас ямар ч төрлийн арга хэмжээг авах боломжтой юм байгууламж байгаа. Тэгээд та бүхэн зургнаас харж байгаа спортын арга хэмжээ, урлагийн одоо янз бүрийн арга хэмжээнүүдийг ингээд хийх боломжтой. Хөгжим, техник, бод өрсөн хамт хэмжээ бүрэн хамтсан юм байгаа. Тэгээд одоо төсөө үед тэр хувийн одоо арга хэмжээнүүдтэй. Ер нь одоо жижиг талбай дээр төрсөн өдөр хийж болох юм уу? Олон шүү дээ. Өө тийм үү, яагаад нэр болохгүй гэж тий? Би бас бодоод байна. Одоо хурмаа их гэж байгаа хосууч гэсэндээ яагаад энд гоё гулгаад зураг авалт хийж болохгүй гэж тий. Би бүгдээрээ задгаас итгэх юм бол энэ бол үнэхээр гоё бас. Дурсамж бүтээхээр л юм байна. Манай дээр сүүлийн киноны зураг авалтууд их явагддаг. Дээрэс нь яг нэг төрсөдрийн арга хэмжээнд энд дэлгэцэн дээр мэдчилгээ нь явуулдаг. Тэгээ дуу яваад мэдчилгээ нь явуулаад хүүхдэн жишээлбэл ингээд мөсөн дээр болгож байхад аав ээж нь мэдчилгээ гэдэг шүү дээ. Гаднаас нь хараад үздэг тий. Тэгээд тэр хүүхдэд бол ингээд дурсамж үлдээх. Тийм. Маш гоё авч байгаа. Мөнгө бид нарт хэрэггүй дурсамж л хэрэгтэй гэж хэлж байгаа шүү дээ тий. Тэр үлийн одоо амьдрал хамгийн чухал юу вэ? Дурсамж үлдээх тий. Миний Монголд ерөөсөө элбэг харахгүй байгаа тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан ариун цэрэг өрөө байгаа надад бол үнэхээр авууштай санагдаж байна. За ингээд энэ өрөө бүгдээрээ харцгаая. Энэ нөгөө нэг юу юм бэ штэ? Хүүхдийн памперс сольдог тийм. Юу байна? Хүүхдийн дээр суулгаад памперсаа солих нь байна. За өндөр настангууд маань бол нойлоор үйлчлүүлэхэд бол бас бариул юм хэрэгтэй байдаг. Тэгэхээр ийм бариул юутай байна. Тэрэгцэртэйгээ орж ирээд үйлчлэг авах боломжтой юм байна. Энэ өрөөний хэмжээ бол ерөөсөө яг л Японд байдаг. Одоо ийм байнга асаргаатай хүмүүс зориулсан одоо ариун цэрэг өрөөний хэмжээтэй бол яг адилхан байна гэж би харж байна шүү дээ. Тэ? Бариул юмнууд тэрэгцэртэйгээ орж ирээд одоо тэр бариулаас жишээлбэл бариад тэгээ суул төр дээр суугаад үйлчлэх боломжтой юм байна, тэ? Тийм өрөө давхар болгонд байгаа. Тэгээ хүүхдийн тэгээд нөгөө жиг салах тавирч амар чухал штэ тий бага насны тий штэ тий 0 онцгүй бол тэгэл ер нь байгууламж бол аюу хэцүү болчихдаг штэ тий үнэлгээ нь за мөсөөрийн байгуулагчсан түүхэн чоо яаж юм за тэр анх мөрөөдлийн мөсөөргөө гэдэг үг яагаад гарсан гэхээр мөсөөргөө байхыг санаачилсан онцгийн цагаан гэдэг юм байдаг тэр хүний санаачлагыг зарим хүмүүс сонсчоод нөхөр мөрөөдлөө ярьж ингээд дооглоо гэсэн байгаа. Ер нь бол бодлаа. Ер нь ийм том юм барьна гэж тийм амархан биш тэгээд. Тэгээд хүмүүс яасан гэхээр мөрөөдлийн мөсөөр гаргаад ирсэн. Хүмүүс юу гэсэн юм бэ? За тэгээд энэ байгууламж маань яасан гэсэн чинь 2019 оны 4 сарын 14-нд шаваа анх тавьсан. Одоо ганц шороогоо зөндөөд анх юм ясан гэсэн байгаа. За тэгээд энэс хойш яасан гэхээр 2.5 жилийн дотор буюу 21 оны 9 сарын 29-нд баригдаж дууссан. За баригдах процесс нь бол яг ковидын үед харс учраас маш их сорилттой болсон. Жишээлбэл 20 оны 1 сараас эхлээд ковидын хатуу хөл ороод эхэлсэн байна. Барилгачид нь явж чадахгүй тий. Хэд гайлын асуудлууд одоо логистик ингээд шопинг өндөрлөлтөд тулгарсан гэсэн бидний маш богино хугацаанд барьж
ашиглалтанд оруулсан. Аа. Тухайн үеийн ерөнхийлөгч, одоогийн ерөнхийлөгч бүгдээрээ бас сайн дэмжсэн байгаа маань. Монголын ард түмний байгууламжийг баригдаасаа тий ордон дуусаасаа гэдэг тийм хүсэл байсан болохоор олон өрөөлөөр энэ байгууламжийг маш чанартай баригдаж дууссан. Ашиглалтанд орсноос хойш одоогийн байдлаар 200,000 гаруй үйлчлүүлэгчид манайхаар үйлчлүүлсэн байна. Энэ хүмүүс ихэнх нь бол дандаа бага насны хүүхдүүд анх удаа тишүү өмсөж байгаа. Үүсгээр гарч байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ үсэн дээр явагддаг спорт бол манай их оронд бол ирээдүйд бол тий хөгжих боломж бол бүр нээж штэ бид нарт одоо тий тэмцээн уралдааны бэлтгэлийн их боломж нь илүү сайн хангагдчихээн тий тэрнийгээ дагаад ирж гулгаж байгаа энэ хүүхдүүдээс одоо тэр дэлхийн тэмцээнд явах хэмжээний ийм сайн хүүхдүүд төрөхч үүсэхгүй штэ тий энд ирээд дурлаад гулгаад тий Одоо зүгээр 2 хоногийн өмнө гэхэд манай дээр Disneyland-ийн одоо Disney on Ice гэдэг том шоу хийдэг. Одоо Jonathan гэж захирлыг явуулсан л да. Fred Entertainment-ийн захирал нь. Тэгэнгүүтээ манай циркийнхний бэлтгэлийг харчаад вау гэл ингээл дуу алдаад манай циркчтэй зураг авахулаад ингээд явж байгаа жишээ. Тэгэхээр зөвхөн одоо тамирчин гэдэг урлагийн салбараас ч гэсэн дэлхийн хэмжээний холбоо төлөв бид нар одоо тийм штэ. Төрөөсөө гэж одоо хүсэж байгаа. Тийм одоо хэсэг тэмүүд бол байна. Тийм. Төрх бах уу? Энэ сайхан байгууламжаас тийм. Сайхан Монгол залуучууд манайд энэ ардаа бяцхан хүүхдүүд ангиар ирж байгаа юм уу? Энэ нөхдүүдээс ч ажиглаа. тийм. Тэр дэлхийн тамирчид төрхийг өгөөсөхгүй шүү дээ. Шагалтаас ямар хөөрхөн байна. Вау гэдэг. Ямар хөөрх юм бэ? Ташаад. Монголд миний ажиглаж байгаагаар одоо энэ төлбөрийн систем за яаж хэрэглэгчид одоо end user-тэй ийм нөгөө friendly байх уу гэдэг талаас амар хөгжиж тий QR кодоор уншуулж जैन таксины жолоочд шууд шилжүүлж जैन одоо ер нь тэр нь бол баг Японыг давцсан шиг надад санагдчих шээ. Юм өөр болж байгаа. Тийм байна. Сайн байна уу? За ийм сайхан лаунж байна. Энэ лаунж маань нэг дор хэдэн хүн үйлчлэг авах боломжтой? 200 хүн үйлчлэг авах. Оо за. Вау, лаунжийнхаа цонхоор талбай маань өөрөө харагдаж байна. Say something meaningful, say something I don't know. I wanna know you better. The way that you talk to me, the way that you make me feel. I don't know if you're real. I wanna put you. За, сайхан халуун юм уу та тий? Тэгээд таныг юу яах юм уу? Одоо ингээд тайдыг маань энэ сайхан байгууламжийг байгуулад үйл ажиллагаа явуулж авах хугацаанд тий ерөнхийдөө хүмүүс өөр нь яаж хүлээж авч юм за бэрхшээлтэй тохиолдол эсвэл хөгжилтэй болдог юмнууд байна уу? За сонирхолтой гэхэд одоо манайх чинь яг үндсэн зорилт нь бол хүмүүс үсэн талбай тийм ээ. Тэгээд зарим үед яадаг гэхээр манайх чинь одоо хувийн байгууллага учраас одоо үйл ажиллагааныхаа зардлыг олох хэрэгтэй шүү дээ. Тэгээд бид шоу цэнгээ авдаг. Зарим нэг одоо туристч байгууллага ороод ирвэл турист гэдэг байхгүй. Тэр үед нийтийн бодлогын цагнаас маань жоохон хасагдчихдаг. Хүмүүс яг загнадаг гэдэг. Ямар ч одоо хүмүүс гэж бодлоо шоу цэнгээ хийлээ. Өөр газар хийж болдог хүмүүс заавал mëсүүргээд аваач тэр юм аа хийгээд ямар хэрэгтэй гэдэг жоохон хүмүүсээ загнадаг гэх юм уу те. Тэгээд тэр үжилтээ санагддаг. Сонирхолтой гэхэд манай мөсөн өргөний шал маань 22,000 м явцтай юм хөргөлтийн хоолой байна. Саяда доор анзаарсан болоод улаан хоолой байна. Одоо бид буухта дахиад хана. Тэр хоолойг өдөр шөнөгүй цахилгаанаар одоо ажиллуулж хөргөж байгаа. Тэгжээж энэ том одоо мөсийг хөргөж байгаа гэсэн. Тэр хөргөж ямар цахилгаан зарцуулдаг юм бэ? Манай дээр бол 7 см-ийн зузаантай мөс байгаа. 24 цагаар одоо хөргөдөг. Зуны өдөр манайх бас дулаан авдаг байгаа. Тэгээд дулаанаас салгуулчих юм бол манай байгууламж өөрөө ингээд жинхэнэ мөсөн байшин болох байхгүй. Тэгэхээр бусад байшингуудаас маш онцлогтой зардлын нөхцөлийн байгууламж. Амьдрахын тулд бас ингээд одоо олон янзын
үйл ажиллагаас авах юм шаардлагатай байдаг. За их төр ямар энэ сэтгэл ямар үсэл сэтгэлээ чи нэг энгийн Нээцэнд бол баяртай. тий. Бид хоёрын төсөөлснөөс бол хамаагүй гоё газар байлаа тий. Зураг тий. Тэгээд ирж үзээгүй хүмүүс байх юм бол зураг бичлэгийг нь олон нийтийн сүлжээгээр харсан хүмүүс бол нүдээр ирээд заавал энэ газрыг үзээрэй. Тэгээд хизээч харамсахгүй байх болно. Хамгийн гол нь тэг хүний амьдралын хамгийн чухал зүйл бол дурсамжийг гэр бүлтэйгээ найз нөхдөдөө тэгээ бүгдээрээ ирээд сайхан бүтээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд бүгдээрээ яг одоо сошиал суугуудаараа тий степ харана мөсөн өргөө гэд хайж олоод мдээгүй нэг нь мэдээ. За тэгээд аппликейшнийг суулгаад тийгтэй худалдаж аваад ингээд ирээрээ. Тэгэд энд маань одоо энэ байгууламж байгуулагдсан хэрээр одоо маш олон залуучуудын шинэ ажлын байр бий болж байгаа тий. Тэгээд нийт ерний танаа газар чинь хэдэн хүн ажиллаж байна вэ? Манай степэрэнэ компани өөрөө 50 орчим ажиллаж байна. Аха. Зөвхөн хоол ундааны салбарт нь гэхэд 30 хүн ажиллаж байгаа. Энэ бол манай туристч байгууллага. Аха. Үндсэн 50 ажилтан дээр нэмээд хоол ундаан дээр 30 хүн, харуу хамгаалтын дээр 10 гаруй хүн, цэвэрлэгийн үйлчлэгэн дээр 10 гаруй хүн. За тэгээд өөр одоо бусад IT-ийн салбарын тэгээд дандаа нэг аутсорсинг хийж байгаа юм газрууд байна. Тэгээд нийтдээ яг миний одоо шууд ингэ тоо хэлэх юм бол 120-аас 30 шууд ажлын байр бий болсон байгаа. За бам ажлын байр нь бол тэрнээс магадгүй хэдэх хийх байгаа тийм. Тэгээд та аутсорсинг компаниуд гэж юмнууд гэдэг тийм. Бизнесийн нөлөөж гэсэн бас юм дүүрэгтэй хороондоо тусдаа бизнесийнхаа хөгжил аюу олон талаараа тийм нөлөө үзүүлж байгаа. Тэгээ залуу хүн одоо ингээд энэ гоё юмд ажилдаа таас их дуртай юм шиг шүү дээ. Ер нь тий ингээд ярьж байхад бол их сэтгэл хангалуун их сайхан байна. Тэгээд одоо тэгээ залуучуудтай хандаад та нэг гоё үг хэлээч. Манайхыг зориорой гэх тий. Би хэлэхээс гадна гоё ураач залуучууд байна. Ирж үзээрэй л гэж байна. Ирж үзээд яг ингээд өөрийнхөө биеэр мэдэрчээж энэ байгууламжийг сайхан тий. Гэр бүлийн үнэхээр сайхан дурсамж өгдөг газар юм байна гэдэг тэгжээж хүн ойлгоно. Тэрнээс болоод юу гэдэг шоу үзээд гараад ингээд болгож байгаа хүмүүсийг гараад зүгээр хараад ирэх бол нэг өөр. Яг өөр хүүхдтэйгээ хамт хүүхдэд түрээд тийм гэсэн талбай дээр нэмээд хөөр болоо. Ингээд явах юм бол жинхэнэ дурсамж юм. Тэр үгүй хамгийн үнэтэй цаг нэг. Аха. Ирээд үзээрэй гэж. За танд их баярлалаа. За. Тэгээ миний найзын хувьд хүүхдүүдэд дагуулж ирсэн үү? Эхнэр гэр бүлийн хүнд таалагдсан уу? Ер нь хэр яг нэг өнгөрсөн одоо 21 оны 9 сарын 29-нд бид нээлттэй хийж байгаа. Тэгээд дараахан одоо бид бүгд явшаа хэлцүүлсэн. Аа одоо Монгол ийм одоо өсөн хөлбөмбөг ийм сонир мэдтэй байгуулсан тийм байгуулсан. Энийг одоо очиж үзээд анхны өснөөр бас гарч үзээд авчирсан. Тэгээд бүгдийн тэр баясгал тийм даатайгаа ийм том байгууламж бүрдүүлж ийм байшин дотор өсвөө мэдээ байгаагүй тийм ийм юм дотор өсвөө байгаа сони бүр багчсан. Тэгээд сайн хэлгээр ер нь бол ингээд яг гэр бүлийн талаар хамгийн боломж нь гоё цагаан тийм ийм орчин учраас одоо найзуудтай ч юм уу үзэж байгаа хүмүүстэй тийм энд ирээд юу хүмүүстээ үзээд тэгээд ямар гоё дурсан хийх болсон юм мэдэрэг. За их баярлалаа. Тэ манай Японыхан бүгдээ ирээрээ амаа За өнөөдөр бид хэд ирсэн өдөр 14 цагаас хойш энэ газар маань үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэгээд одоогийн байдлаар бол ийм хэрэглэгчид ирж болгож байна. За одоо бүгдээрээ юу яацгаая? Мөсөн дээр одоо нэгэнт ирснийх гарч үзье. За би бол мэдээж гулгаж олж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан мөсөн дээр нь гарчаад явъя да тий. За. Шүр маань нэг юм хөтшүр байна.
явж байна уу? Ирж байна уу? Анхудаа ирж. Сэтгэл ямар ээ? Танд ямар санагдаж Сайхан. За. Ой нэг ч танд анхны сэтгэл ямар санагдаж байна? Би хоёрдугаар ингэ багштай. Аа за. 19 тэгээд хэлсэн. За. Болоод чадахгүй ч гэсэн цаг тийм байлаа. Аха. Хэлээ хөөх юм байна. Нэмэлгүй юм төвшөө гоё. Аха. Залуучсан хүмүүс. Дотроо их надаа ингээд анхны хэлдэг хүний юунд ингээд айгүй юм гоё цэнгэг агаартай цэнгэнээд их хамаагүй. Амсгаа үү. аха хэдгээр ингээ өглөөдөг ирсэн та Хоёрдугаар ингэ 7 настай хүмүүс. аа Тэгэхээр чадахгүй сурчлаа шүү дээ. за сайхан газар байна за баярлалаа тань за сайн би гулгасан чинь дотор амар юм цэнгэг агаартай бай юм шиг санагдаад байна өснөөсөө ч болоод байна уу те тэгэхээр танай агаар жуултыг чи юм яаж явж байна Манайх одоо 1 цагт 75,000 м3 агаарыг сэлгэх хүчин чадалтай. Аа, за. Хөрөмжтэй байгаа. Та бүхэн анзаарч байгаа дээр юм 4 том хоолой байгааз. аха Энэ хоолойнууд халсан агаарыг дээшээс хорж аваад одоо энэ ингээ хоёр нь явж байна те одоо энэ 2 байгаа, тийм 2 байгаа. аха Тэгээд шатны доогоороо цэвшүүлсэн агаараа буцаагаад өгдөг байгаа. аа Ийм байшин бол Улаанбаатар хотод 2-оос 3 ширхэг байдаг. Тэрний нэг нь өсөөр байна. За тэгээд тийм бэ бас байгаа юм байна шүү дээ. Нэгдүгээрт мөс энэ хүүтэн агаар байгаа маань дээрэс нь ингээд агаар жуулт нэр тэр бол айгүй чухлаа тий. Олон хүн үйлчлүүлэх тусмаа тоглолт моголт янз бүрийн юм болох тусмаа тий. Тэр тусмаа энэ одоо цар тахлын хэцүү үед бол агаар жуултаас одоо хамгийн чухал зүйлс шүү дээ тий. Яг гадаа байгаа юм шиг илэрсэн сая. Тэгсэн яг гадаа байгаа юм шиг мэдрэгцэн. За танд их баярлалаа. За та бүхэнд ажлын амжилт хүсье. За их баярлалаа. Баярлалаа дээрээ. Аха. Тэгнэ. За баярлалаа найзаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За. За танд их баярлалаа.